хамгийн за явахаас өмнө нэг зүйлийг ойлгосоо гэж хүсэж байна. Та өвчнөтэй ч байна уу? Санхүүгийн докторгүй байдалтай ч байна уу? Амьдралын зорилгодороо төөрөлдсөн ч байна уу? Бүгд бол ерөөсөө блокоос болж бий болсон юм шүү. Мэдгүйгээр унхахгаасаа болоод бий болгосон блокуудаас мань болж байгаамаа. Блок байгаа учраас одоо ямар шимтгийжэл хэрэгтэй байна тэрнийх нь урсгал дээр блоктой болохоор л байгаа. Ажил мэргэжил хувьцааны амьдрал эрүүл мэндээр ч юм уу тэнд бүгдэнд нь урсгал байгаа. Тэрийг тижих урсгал байгаа. Тэр урсгал дээр л блок байгаа учраас бид хэдэд асуудал байгаамаа. Тэгээ яагаад энэ блок бас байгаад байгаа шалтгаан нь юу юм бэ гэхээр бидний төвлөрөл ерөөсөө гадагшаа байгаад байна. Тэгээ өөрийн жоохон 3-5% байсан ч гэсэн тэр 3-5%-а дотроо ашиглахгүй бүгдийг тархаагаад дутраагаад тэгээ төвлөрлөө гадагшаад энийг ч хүсэж чинь тэрийг ч хүсэж энийг ч хэрэгтэй тэрийг ч хэрэгтэй гэл ингээл маш олон зүйлд ингээ хуваацсан гадагшаа чиглэлтэй болсон. Ингээ төвлөрөл анхаарал гадагшаа чиглэлтэй гэхээр таны сэрэмсэр яг нэг зүйл дээр товтод ажиллаж чаддаг юм аа. Тэгээ маш их мэдээллүүд орж ирж байгаа байдал бас мэдээллийн дэндүү их орно. Нийгэм одоо сошиал медиа интернетийн сүлжээ их ажиллах, олон нийтийн сүлжээ их ашиглах. Тэгээд телевиз энэ мэдээллүүд маш олон мэдээллүүдээс болоод бидний анхаарал гадагшааж эхэлж байгаа. Тэгэхээр энэ бүгдээс бид өөрийнхөө бүхий л энергийг буцааж авчрах хэрэгтэй юм. Тэгснээр энэ энерги маань бидэнд ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ дасгалыг бид хийх үед өдөр тутамдаа хамтаараа хийх үед хамт зорьсон зорилттойгоор хийхэд бүх оршихуйн төвшөндөө бол бид урсгалуудаа нээж чадах юм аа. Нээж эхлэх. Гадагшаа таны урсгал гадагшаа явдаг биш. Энерги тань гадагшаа явдаг биш. Дотгошоогоо орж ирдэг. Тэгээ бүр үндсэн шалтгаан буюу язгуур шалтгаан бол ерөөсөө л бидний төвлөрөл анхаарал гадагшаа чиглэсэн сарнсан байдалтаас бий болж байгаа. За хамтдаа тасгалаа орё. Хамтдаа тасгалаа хийцгээе. Гэт хэлэхэд юу болж вэ? Нүдэн анаад хэсэг анзаараарай. Энэд бүх зүйл өөрчлөгдсөн байгаас хүрээлэн ба орчин чинь өөрчлөгдөж эхэлсэн байгаас таны зорилго юу лээ? Бидний зорилго хүмүүсээ юу хэлээ? Хамтдаа тасгалаа хийцгээе. Өөрсдийнхөө зорилго тэгээ би өөрийнхөө зорилгоо бодит байдал болохын тулд тасгалаа хий. Энэ хүрээлэн ба орчин хаанаас гараад ирв? Энэ бол хамтын хүрээлэн ба орчин. Хамтын зорилт. Тэгээ формат бүгэлсэн хүн бол та бүхний нь зорилт энэ хүрээлэн ба орчин бий болж. Өөрөлд тэр та бүхний зорилт илгээсэн формоор илгээсэн хүрээлэн ба орчин байгаа. Хамтын хүрээлэн ба орчин байгаа. Тэгэхээр та админ форма бүглэхөө мартваа, зорилтуудаа илгээхээ мартав. Эний талаар хуваалцгаамаа то. Яа тэгэхээр үнэгүй шүү дээ. YouTube дээр бол үнэгүй байхгүй юу? Тэгээ мэдээж нөгөө зүүмээр бол жоохон төлбөртэй л дээ. Гэхдээ зүүмээр ороход бол бас тодорхой давуу талтай. Хэдий улам илүү их усуртай ойрхон байна. Хэдий ч нэ их усуртай ойрхон байна. Төдий ч нэ тэр зорилт нь улам хүчрхэг байна. Тэгээ дээрэс нь энд байгаа хүмүүсийн аль хэдийн зорилт нь маш хүчтэй болсон хүмүүсийн тэр хүмүүсийн ч гэсэн давтамж байлгас энерги нь нөлөөлж байгаа. Тэгээ гуравт нь бол миний оршин байгаа байдлаас болж байгаа. Яг тэр би ойлгоцсон, ухаарсан учраас ялангуяа та видеого нээхэд, камера нээхэд таны атмосфер тэр чигтээ өөрчлөгдөж байгаа. Бидэнд яг тохиромжтой хүрээлэн ба орчин хэрэгтэй. Яг энэ үед л таны хүрээлэн ба орчин ч гэсэн миний оршин байгаагаар бас өөрчлөгдөж байгаа маань. За ингээд хамтдаа эрүүл оршихуйн төлөвөө хэмжээ 1-10 хооронд таны яг одоо эрүүл оршихуйн төлөв хэд дээр байна вэ? За та дасгалаа мэдэх бол нүдэн анаад хийгээрэй. Хэрвээ мэдгүй бол нүдээ нээгээд дангаад хийгээрэй. Хоёр гараа цээжин дээрээ би байрлууллаа. Чүд жоохон доошлуулад чүд зүүн тишээ аваачлаа. Энд бидний зүрх байгаа. Би гараа зүрхэн дээрээ байрлууллаа. Бид ухамсартайгаар
Алга болон зүрхнийхээ хоорондох орон зай дээр төвлөрлөө аваачлаа. Өргөшүүлээ тэндээ амьсгалаад байгаарай. Амьсгалаарай. Давтан төвлөрөө гэж хэлэх шаардлага байхгүй. Зүгээр л би энэхүү орон зайдаа ухамсартайгаар төвлөрлөө л гэлчих. Тэгэхэд таны төвлөрөл тэнд очсон байна. Тэгээд би өөрийнхөө төвлөрлийг яг тухайн дасгалын турш тухайн хэсэг дээр байхад нь зориулаад ухамсарт анхаарлаараа бэхэллээ. Би бүхнийг мэдэгч сэрэмсрээ урьлаа. Сэрэмсэр маань яг тэнцвэргүй зүйл юу байна гэдгийг маш их наривчлалтай гаргаж ирч чаддаг. Яаж түүнийг эрүүл зөв болох уу гэдгийг ч мэддэг. Сэрэмсрээ би энэхүү орон зайд урин заллаа. Одоо нүдээ анаад 9 удаа амьсгалаарай. Одоо бид тунхаглалаа хэлнэ. Тэр зорилтоо. Би зүрхний дотор тал зүрхэндээ би өөрийнхөө зорилгыг тунхаглан хэлж байна. Та нөгөө формоор явуулсан тэр зорилго болон бас нийтээрээ хамтаараа бий болгож байгаа зорилгоо. Та өөрийнхөө нэрийг хэлэх ёстой шүү. Би амьсгал бүрээрээ нэг үг хэлээрэй. Амьсгал авангаа нэг үг. Би Рамеш уусган алга болгож юу л хоошин татаж байна. Тэдгийн бүхий болоокуудыг би уусган алга болгож байна. Юунаас вэ? Нэгт цогц эрүүл бий. За одоо танд эрүүл мэндийн асуудал дээр ямар одоо асуудал эрхтэн байна? Тэр эрхтний нэрлээрээ форм дээр бичсэн эрхтэн. Тэгээд тухайн эрүүл саруул гэж байгаа эрхтнийхээ нэрийг л зүгрэх. Дараалт цусны эргэлттэй байхаас хоёрт цогц баялаг дүүрэн оюун ухаантай байхаас та юу л зорж санхүүгийн хувьд бол та форм дээрээ юу зорьсон байна? Түүнийг одоо бас энд хэлээрээ орлоготой байхаас боломжгүй их усүр нөөцтэй байхаас гуравт цогц цэцэн мэргэн амьдралтай байхаас. За энэ хувьцааны амьдралын зорилгоо зорилгыг хэлээрээ бичсэн зорилгоо. Тэгээд сэрэмсэртэй байхаас тодорхой байдалтай чиглэлтэй байхаас юу л намайг хоошин татаж байна. Тэгэхээр бүгдийг би уусган алга болгож одоо паузлаарай. Өөрийн ажлыг бодлого болсноо арга бодлого болсон. Бийтэй авширсан дарааг бие махбодын хувьд марамсан болсон байна. Тэтгэлийн хувьд амраамгалан баяр хөөр дүүрэн байгаагаа мэдрээрээ зүрхэндээ. Тэгээд аниргүй таны зүрхэн дотор, таны бие дотор, таны хүрээлэнд орчин дотор бий болсон байгааг ажиглая. Одоо гарынхаа хуранддаг хөдөлгөлөө, хөлийнхаа хуранддаг хөдөлгөлөө хоёр алгаа зөөлөн арчаад алгаа нүрэн дээрээ байрлуулад нүдээ 3 удаа нээж анаараа 1 2 3 нүдээ нэгээд 2 гараа аваарай.
танд магад юмс гэрэл хийгээд болсон юм шиг эсвэл таны хараа сайжирсан юм шиг байж магадгүй. Энэ бүгд ерөөсөө та амжилттайгаар процессыг асуулаа хийсэн байна гэсэн баталгаа юм. Та өөрийн сүнс зүрхэн дотор байгаа сүнс бурханлаг абсолют 3-ын нэгдэлт тийм ээ дотоод хүчиндээ дотоод бурхан мөн чанартай та ятгах процесс хийж авахгүй. Ерөнхийдөө бол дотор хүчтэй би энийг хүсэж байна гэд энийг бол хамтдаа хийж байгаа. Тэгээ энүүнд бол доорхойж 27 хоног хийх хэрэгтэй. Тэгээ өөрөглүүлээд ингээ хэлээд хагаад улам бүр таны дотор байгаа тэр дотоод хүч, дотоод сүнс бурханлаг тэр бурхан мөн чанартай энэ зорилттой улам бүр ойртох юм аа. За одоо бүгдээрээ эрүүл орчих төлөвөө тийм өмнөх болон дараахаас нь бичээрэй. Яагаад бичиж байгаа мэдэж байгаа шүү дээ. Энэхүү төлөвөө дөнгөж сая би болгосон шилжилтээ хадгалахын тулд 24 цагийн турш хадгалахын тулд бичиж байгаа тийм ээ. За тэгэхээр өмнөх болон дараагаар бичээ. Тэгэхээр бичсэн зүйл ерөөсөө арилдгүй гэдэг. Ерөөсөө мөнх үлддэг байхгүй.